3 дугаар хилцүүлэгдээ хүрээд ингээд явж байгаа төсөл бол өөрөө хууль санаачлагч нь буцаан татах боломжгүй юм дэгтэй явж байдаг. За тэгэхээр одоо бол бид нэр энэ 3 дугаар хилцүүлэг яг эд хилцэгдэж байгаа үед үндсэндээ гишүүд маань бас улс төрийн зарчмын байр суурь илэрхийлж одоо гарч ирж байгаа. Тэгэхээр гишүүдийг бол дэмжиж байгаа. За миний хувьд бол хувь гишүүнийхээ хувьд энэ хит том төсөв орж ирж байна. Ус шүүсэн сайн шахах хэрэгтэй байна гэдэг. Одоо тэгээд ажлын хэсгээр одоо бас томилтоор явахаас өмнө бол нэлээд сайн хасч өгөөд орсон харамсалтай нүдээр ороод засгийн газраар өргөн барьсан хэлбэрээр батлагдана гэсэн шийдвэр гараад явцсан юм билээ л. Тэгэхээр одоо бол гарцлах хэрэгтэй байхгүй бид нар мухарт руу бие биенийг чихэд дайраад байх ямарч боломжгүй. Гарц нь хоёр төрлийн л гарц байсан. Нэгдүгээрт бол төсөө одоо 4-р хилцүүлгийн яралтай хийж батлаад хугацаа алдахгүйгээр за хэрхэн янзлах вэ? Одоо буцаагаад одоо дахиж яаж ярих вэ гэдэг асуулт яригдчих юм. Тэгэхээр буцаагаад яаж ярих вэ гэхээр хоёр л хуулийн гарц байгаа. Нэг нь бол одоо шууд тодтол дахиж оруулж ирж ярих. За тэгвэл бид нар 11 сар 15-нд багтаага төсөө батлах ёстой. Тэгээд эргээд одоо энийг ярих ёстой юм байна. За хоёрдугаар асуудал бол Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавих ёстой. За Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд бол бас дахиж ярьдаг.